ингээд та бүхэнтэй хостелын дотор талаар танилцуулъя. За, ерөнхийдөө хостел маань за ингээд арийн цэврийн вантай нэг арийн цэвртэй. За, дараагийн арийн цэвэр болохоор за душ нэг арийн цэвэр байгаа. Өөрөө ахлах болон шинтэй дүүштэй. За ингээд хостелын маань коридор хэсгэлээ. За энд 4 дөр байдаг. Энэ дотор 4 байгаа гэсэн. Тэгэхээр бидний дотор ажиллаж байгаа хүмүүсийнхээ зургийг оруулдаг байгаа. За энэ дотор 8 дөр байдаг. Цаана том нийтийн талбайтай. За энэ маань болохоор энэний цаад бас 8 дөр байдаг. Цаана нийтийн талбайтай байдаг. За ингээд манай үүдний хэсэг маань энэ ингээд та бүхэн пост соцлох гэсэн бол 76.1 44 гэсэн манай акс өгцөөр зааж байгаа цаатаа өгцөөр эсвэл 830330 гэсэн өгцөөр мессеж зааж байна. За ингээд дандаа явтан хүмүүс амьдардаг. Ерөнхийдөө засан үйлчлэл хийх зорилгоор тийм хамтар хүмүүс орж ирж болдог. Тэгээд бид нар өөрсдөө бүтгэл хийх байдлаар бол хаяада бий орж ирээд за эсвэл манай хостелийн менежер орж ирнэ. Эсвэл хостелийн захирал орж ирнэ. Тийм шүү дараа. За тэгээд хаалт маань болохоор өөрийн кодоор ороод гэсэн. Та тэр хаалтынхаа код авчиж буцаад ямар ч үедээ ороод ирсэн. За ерөнхийдөө нийтийн талбай маань дотор болохоор нэлээд том өргөн байгаа. Зургийг авчаараа пэйж дээрээс за энэ дотор бас сарны талбай нэлээд том зургийн пэйж дээр хараа. Хүмүүсүүд идэгч байгаа болохоор зураг оруулах байж байна.